За өдрийн төргийн үзэгчдээ Мас цэгмээ сая та бүхэндээ мэдээллийг худалдаа ажил дурын танхимаас шууд дамжуулан хүргэж байна. За Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 10 жилийн хүрээнд жидүү форум зохион байгуулагдаж буй. За бид яг одоо та бүхэндээ Монголын жижиг дунд үйлдвэр үйлчилгээний холбооны тэргүүн Монгол Улсын соёлын гавьяа эцэстгэлтэн доктор профессор Даваа Эрийг уулзуулж байна. За танд баялаг бүтээгч танд халуун баяр хүргэе. Сэтгэлээсээ уулзаач. Баярлалаа. За өнөөдөр их сайхан өдөр байна. Монгол орны 408 зөвсөөс одоо баялаг бүтээгчдад маань хүрэлцэн ирсэн байна. Энэ одоо худлаа ажлын танхимын 400 хүнтэй одоо энэ заал одоо пиг дүүрэн те айгүй гоё байна. Ягаад гэхээр би өөрөө бас 15 онд баялаг бүтээгч хэмжээний төсөл хөтөлбөрийг хөл мэдээллийн мас агентлагтайгаа хамтраад ингээд 408 зогс руу анх ингээд энэ төслийг эхлүүлж ирсэн. За ингээд маш их асуудал проблемуудад тулгарч ирсэн. Бид нар ирж одоо хоорондоо хуралдаад уран бүтээлчтэйгээ бид нар хуралдаад за ер нь холбоо байгуулах нь зүйтэй юм байна гэд хамгийн анх одоо 2025 оны 5 сард баялаг бүтээгч дэмжих холбоог байгуулад 6 сард нь анх дахь их хурлаа хийгээд тэгээд ингээд холбоогоо байгуулад анх дахь хурлаахаа хийсний дараа бид дахиад Монгол улсыг бүтэн тойрсон бас баялаг бүтээгчээ сурчлаад үн төлбөрөө алдаршуулаад дээр нь одоо уулзалт зөвлөгөөнөө хийгээд ингээд Монгол улсыг 2 жилийн хугацаанд 2 бүтэн тойрч нийтдээ одоо 400 гаруй баялаг бүтээгчтэйг сурталчилсан 1000 гаруй баялаг бүтээгч манай холбоонд элссэн те ингээд энэ салбар өөрөө тийм одоо хаягдсан орхигдсон салбар байсан юм байлээ. Тэрийг нь бид нар мдээгүй эдийн засгийн хямралын үед орон нутг руу явж баялаг бүтээгчээ сурчлаа гэж явсан чинь баахан асуудалтай тулгараад тэгэл нийгмийн захиалга ард түмний хүсэлтээр би болсон холбоо байхгүй юу. Тэгээ одоо өнөөдөр 10 жилийн хавьд тэмдэглэж байгаадаа маш баяртай байна. Тэгээд энэ баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид, тэд тусмаа өрхийн үйлдвэрлэгч, бичил дунд үйлдвэрлэгч нар маань маш их чухал хүмүүс байгаа. Гэхдээ юм оёод, бодлоо оёод, хувцас оёод нөгөө машин цэцрийн газар ажиллуулаад, цаг сур ажиллуулаад гэдэг энэ жижиг бизнесүүд хүний анхаарал өртгөө ч гэсэн бүгдээрээ нийлэхээр хэдэн одоо 100 мянга дахин одоо их олон хүмүүс байдаг байхгүй юу. Одоо нийт ажлын хүчний 70-80% эзэлдэг нийт бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувийг энэ жид дунд үйлдвэр үйлчилгээний салбар эзэлдэг учраас энэ салбар бол аль ч улс оронд стратегийн маш чухал салбар байдаг. Энэ салбарлуу дэмжсэн бодлого, энэ салбарлуу дэмжсэн одоо санхүүгийн дэмжлэгүүд, энэ салбарлуу дэмжсэн төрийн худалдан авалт, сургалт семинар, гадаад экспортын дэмжлэгүүд гэдэг маш их дэмжлэгүүд байдаг байхгүй юу. Хэрвээ хэдий ч нэ байдаг ч гэсэн манай энэ жид дунд үйлдвэрлэгчдэр тэд тусмаа бичиж өрхийн үйлдвэрчдэр маань энэ боломжийг төдийлөн авч чадахгүй мэдээлэлд ойрхон байдаг барьцаа хөрөнгө сайтай хүмүүс энэ бүх боломжуудыг ашиглаад энэ хүмүүсийн боломжоос одоо холбоор өнгөрсөн учраас холбоон дээр нэгдээд нэгцээс хойш мэдээлэлд ойрхон болоод тэр боломжуудыг авдаг болоод өнөөдөр одоо намайг л 10 жилийн өмнө хөдөө ингээд томилтоор ажиллаж байхад анх өрхийн үйлдвэр эхэлдэг зөвөр нэг юм ойдог майхан ойдог байсан хүн сенатаа уулзаад одоо манай жилийн орлого тэр умаар иргэдэг болсон гэж байна. Тэр үед бол зөвхөн ганц хүн л гэртээ юм ойдог байсан. Тэр нэвтрүүлэлт орсноос хойш 2 болсон 3 болсон гэж байна. Тэгээ 5 10 бодоод одоо бол бид нар эргэлтийн өргөн жилдээ тэр өмдрөгний эргэлт хийж байгаа. Тэрийн худалдаа хууль ажиллагаанд орж ийн. Тэгээ танд одоо баярснаа илэрхийлмээр байна гэдээ хаа байсан өдрөөс ингэж зориод ирсэн байна. Тэгэхээр ингээд төслийн үр дүн гарсан, холбооны үр дүн бас тодорхой хэмжээгээр гарсан байна. Тийм учраас бид эхний 10 жилдээ бол хэдээ тодорхой хэмжээний ажлуудыг хийжжээ. Дараагийн 10 жилдээ одоо бид бүхэн Монголын одоо жижиг дунд үйлдвэр үйлчилгээний холбоо болж нэрээ өөрчлөөд чинээдэг дундад давхархтай Монголын төлөө гэсэн маш том концепцээр үйл ажиллагаа тодорхойлоод цаашаа ингээд дараагийн 10 жилийнхаа түүхийг бүтээхээр өнөөдөр бид энэ тагим цуглаад тэрийг хэлцээд байж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо бол төр бизнес эрхлэгчдийн гүүр нь болдог маш том холбоо шүү дээ. Тэгэхээр ер нь энэ холбоог анх байгуулагдахад буюу 10 жилийн өмнө бизнес эрхлэгчдийн эрх зүйн орчин ер нь ямар байсан бэ? Хууль эрх зүйн тал дээр ямар өөрчлөлтүүд гарсан бэ? За бид түрүүн хэллээд ингээд манайхан ингээд хөл мэдээллийн орон нутгад очоод бизнес эрхлэгчтэй баялаг бүтээгчтэйгээ уулзахад бол хийх ажиллах эрмүү хүсэлтэй боловч тэр санхүүгийн дэмжлэг, ажлын байрны дэмжлэг маш хэцүү. Гэртээ юм оюун те нэг эргээд хоолой хийн, нөгөө эргээд юм хийн, нөгөө эргээд бизнесээ хийн. Бизнесээ хийхдээ одоо ойсон өмдөө цамцаа гуттай юм бол зарахын тулд бас нэг хүн зарна, нөгөө хүн бартер хийн, мах авна, арьсэр авна, ноодор авна. Нодрын ченж болно, махны ченж болно те юм ойжсэн ингээд олон төрлийн ингээд юм хураад явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бол бизнес бол юм ойдог бол юмаа сайн оёх хэвээр
юм зардаг бол маш сайн зарах хэрэгтэй тий чинь тусдаа явах хэрэгтэй шүү дээ тий. Манай жижиг дунд үйлдвэрлэгч нар болохоор бүгдийг ингээд оёж итгэхээс өксүүлээд бордуулалт тэгээд өөрсдөө машина бариад жолоочоо хийгээд захирлаа хийгээд бүх юм хийгээд явдаг учраас маш их ажилтай байдаг. Тэр одоо өнөөгийн нөхцөл байдалд бол юм арай өөр болсон байна л да. Мэдээлэл ойрхон учраас одоо тодорхой төрлийн дэмжлэгүүдийг аваад зээлэндээ хамрагдаад тэгээд ажлын байр идрээ сайжруулад ингээд явдаг айгүй сайн шиг бий болсон байна. Энэ одоо холбооны одоо хамтын ажиллагааны хүрээнд гэсэн үг шүү дээ тий. Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг асуудал бол мэдээж санхүүгийн асуудал. За одоо хөнгөлөлттэй зээлийг маш олон одоо бизнес эрхлэгчид маань авч эдийн засгийн эргэлтээ сайжруулж өөрийн бизнесээ өргөжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зээлтэй холбоотой та мэдээлэл өгөөч. Өнгөрсөн хугацаанд юу хэр амжилттай явсан бэ? За өнгөрсөн хугацаанд бол одоо энэ зээл бол одоо сайнтайч байна, бараантайч байна те маш одоо хаацтай ихний эдэнжид явлаа. Дараад нь одоо нээлттэй боллоо. Одоо бүр цэвэр боллоо те. Тэгэхээр жид дунд үйлдвэрлэлийн сангаар бол сүүлийн 5 жил жид дунд үйлдвэрийн газар байгуулагчнараа жид дунд үйлдвэрлэлийн сангаас олгодог зээл бол шудраг нээлттэй явсан. Одоо фэйсбүүкээр шууд дамжуулалт хийдэг болсон, үр дүнгээ шууд зарладаг болсон, зээл авах байгаа чанарын үйлдвэртээ очиж үздэг болсон, очиж үзээд зээл нь олгодог болсон тий. Тэгэхээр энэ чинж энэ жишгээр бусад зээлийн батлан даалтын сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан одоо олон энэ сангууд байгаад байгаа. Энэ сангууд маань өөрсдөө ийм шудраг болоо явчих юм бол энэ өөр одоо багаасаа өрхөн өдөр эхэлж байгаа хүн бол нэг 10-аас 20 сая төгрөгийг 36 сарын хугацаанд одоо хүүгүү зээл хэрэгтэй боломжтой шүү дээ тий. Тэр боломж эдлээд жоохон томроод ирэнгүүтээ жид дундын сангаас зээл аваад тэгээд цаашаа явахаараа одоо барьцаа хөрөнгөтэй болчих юм бол одоо арилжааны банк руу шилжээд тэгээд цаашаа томроод олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр гадаад зах зээл рүү гараад ингээд явах бүх одоо кластерын одоо юуг нь бол бодлогыг нь одоо энэ хүмүүст ойлгуулад энэ болгон дээр нь санхүүгийн дэмжлэг, энэ болгон дээр нь төрийн дэмжлэг хууль дүрм байдаг шүү гэдэг ойлгуулгуудаа манай хүмүүс чинь өөрөө тэр боломжуудыг байдгийг мэдрээд тэр боломжуудыг аштаад ингээд явж байгаа байхгүй юу. Тийм учраас мэдээлэл гэдэг бол маш чухал. Эхлээ мэдээлэл сайтай байж бизнесээ амжилттай юм тийм ээ. Тэгвэл хичнээн би юм ойдог, юм застдаг байлаа гэд тэрийг зах зээлд гаргах, борлуулах маш чухал шүү дээ тий. Тэгэхээр энэ өөрөө мэдээлэлтэй байж дотоодын зах зээл дээр борлуулах уу, гадаад зах зээл дээр гарах уу, ирүү тусгай захиалга авч хийх үү гэдэг чинь тэр захирлын одоо хийх ёстой ажил нь бол одоо өөр л дөө. Ажилтны хийх ёстой ажил нь бол өөр. Тийм учраас энэ өөрөө мэдээлэл маш чухал. Тэгээ мэдээлэл ойрхон байснараа бол бизнес эрхлэхэд илүү амар хялбар болж ирж байгаа. Тэдний хэмжээгээр хурдан томорч байна гэсэн үг тийм. Тэгээ томорно гэдэг чинь одоо манай энэ өөрөө чиний дундад давхрахтай Монголын төлөө гэдэг байгаа шүү дээ тийм. Ер нь одоо жоохон томорхол хэрэгтэй байгаа. Ягаад гэвэл одоо төрөөс дэмжиж байхад бодгоор дэмжиж зээл өгөөд бусад дэмжлэгүүд өгөөд байхад нөгөө шувуу өөрнөөсөө нисэхгүй өөрөндөө өтлөөд байвал одохгүй үстэй тий. Тэгэхээр бүгд нисэх ёстой юм байгаа. Улам илүү бизнес эзэлэх ёстой байхгүй юу. Тийм учраас энэ тал дээр нь бусад дэмжих зорилготойгоор одоо баялаг дэмжих холбоо одоо өнөөдрийн жид дунд үйлдвэрлэлийн холбоо, жид дунд үйлдвэрлэлийг дэмжих холбоо бол одоо бүх бодлого шийдвэр энд зориулаад явж байна л та. Та ярилцлагынхаа төгсгөлд нийт баялаг бүтээгчдэд хандаж юу гэж хэлмээр байна? За мэдээж Монголын баялаг бүтээгчдэд хэдэн одоо мянгаараа одоо тоологдох тийм олон хүмүүс Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа. Одоо өнөөдрийн энэ шууд нэвтрүүлгийг үзээд гэртээ юм ойоод эсвэл одоо нэг үйлчлэгээний газартаа ингээд одоо бүгд ингээд үйлдвэрлэл эхэлж байгаа. Ер нь бол би нэг юм хэлэхэд манай баялаг бүтээгч нэвтрүүлэг явж байхад бол хөдөө орон нутаг замын гаан зэдрүүд битүү манай баялаг бүтээгч нэвтрүүлгийг тавьсан байдэн шүү дээ. Би биенийхээ туршлагыг судлаад юмаа үздэг те. Би бинийгээ дэмждэг. Өөх тийм гоё юм хийдэм байх, энэ тийм гоё хийдэм байх. Өө чи гарч ийн, энэ гарч ийн штэ гэд нутаг орондоо од болоо те. Тэгээд ихснээрээ тэр засаг дарга нь шууд хүлээж авч уулзаад тэр гал хүнийг дэмжээ те. Энд чинь айгу чухал хүн одоо юм хийдэм байж тээ гэл те. Тэр үед бол яг бүүн болж ирсэн штэ. Тэгээд баялаг бүтээгчдийн нэр ч гэсэн өөрөө брэнд болсон. 2015, 16, 17, 18 онод бол одоо их хурдын гишүүдийн дийлэнх нь баялаг бүтээгчдийг дэмжинэ гэдэг нэрээр гишүүн болж ирсэн хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр энэ өөрөө тийм тренд болсон тийм нэрийг бол одоо манай баялаг бүтээгчдийн дэмжээний холбооны өдөр сүлийн гишүүд болон холбооны гишүүд бүгдээ хамтарч ажиллаж ийж ийм том брендийг бий болгосон, том болсон брэнд одоо томоо бий болгосон брэндээ өнөөдөр 10 жилийн дараа нэрийг өөрчлөөд лого бол одоо манай хуучин логоны хэлбэр дурсвал хэвэр байгаа шүү дээ. Энэ зөвхөн Монголын жил дунд үйлдвэр үйлчлэгээний холбоо болж энэ нэрс нь өөрчлөгдсөн болохоос холбооны ерөнхий дүрс загвар бол яг адилхан байгаа. Цааш тавьж байгаа концепц нь бол чинээ дундад тавхтай Монголын төлөө гэдэг маш том оройтойгоор дараагийн одоо 10 жилийн түүхийг бүтээгээр орж байгаа байхгүй. Тэгэхээр бид энэ удаагийн ажил бол божтой хууль эрх зүйн орчныг сайжруулна. Божтой бид нар жидээ ганцхан удаа санхүүгийн дэмжлэг авах гэж ойчролдог, дугаарладаг тийм одоо тогтцоог халахын тулд
хүн хүссэн үедээ бизнесээ хийж болно. Янз бүрийн тусгай зөвшөөрөл шаардахгүй хүн хүссэн үедээ зээлээ авч болно. Энэ өөрөө мөнгө нь бэлэн байж идэг. Гэхдээ маш бага хувьтай 1-3% хүйтээ юм уу 3-4% хүйтээ боломжтой ингээд зээл байж идэг. Тэгээд бараа зээлээ аваад бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнгүүт нь төрийн худалдаа авалтаар дэмжих системэнд бэлэн байж идэг. За ингээд томроод ирэхдээ цаашаага экспортод гаргах боломжууд нь байж идэг. Тэгээ олон улсын байгууллагууд нь байж идэг. Тэгээ энэ бүх одоо шат дамжлагыг энэ бизнес эрхлэгчнэртээ ингээд зааж хэлж өгөөд ингээд цаашаага бид нар Монгол улсаа эдийн засгийн хөвж хүчлэхийг өөрөх гэр маань эдийн засгийн хөвж хүчлэхийг дандаа ингээд гадшаа гарч нэг 5 сая төгрөгийн цалин авахынтай гадшаа гарч явах биш дотооддоо үндэсний үйлдвэртэй ажиллаад 5 сая төгрөгийг өлхөө авчдаг ийм нийгмийг бүтээхин төлөө бид одоо хичээн ажиллаж байна л да. За баялаг бүтээгчдийг бий болгож байгаа танд халуун баяр хүргэе. Баярлалаа. За баярлалаа танд. За баярлалаа.